За сайн байцгаана уу. За би ингээ хаваад ирээд амарч байна. Тэгээд энэ гой далаа ингээд нарийн шилэнгээс ингээ сууж байна. Тэгээд яг энэ ханаас шаашаад гарч чадахгүй. Айгаад байна. Усаас энэ айдаг. А тэгээд энэ ерөөс үнэхээр гоё өдөр болж байна. Одоо хэдийг одоо энд нилээ орой болсон ч гэсэн хүмүүс одоо ингээд байцаар одоо ингээд байна. Тэгээд одоо энэ ингээ ханыг ингээ давгаа орж ихээр нүүрлээ ингээд давгаа цахаад үнэхээр гоё байна. Тэгээд ер нь бол би хэлдэгтэй ер нь бид нар амрах хэвээр тий амарч ингэж бас өөрийгөө амраач өөрийгөө баясгах хэвээр тийм учраас би одоо ингэж амралтаа аваад ингэж хаваад ирээд амарч байна. Тэгээ үнэхээр гоё амарч болж байна. Өчтөр бол би юу явсан юу галтуулын шатж байгаа галтуулыг үзсэн. Тэгэл тэр одоо шатж байгаа галтуулд чирээс ингэж битүү утаа байдаг юм байна. Тэгэл тэр утаан дотор нэрээсээ тийм нөгөө гартуулт ингээд утаагаа ингээд нэртлээл гарч ирэл үнэхээр одоо их юм үзэж явж байна. Мэдээж одоо ингээд энэ аяллахын гоё сонин санааг бас та бүхэндээ хуваалцаж одоо энэ бичлэгийг хийж байна. Тэгээ одоо та нарыг намайг харж байгаа бол би нэг юм зөөцсөн байгаа. Энэ хаваан бэлэг тэмдэг. Тэгээ энийг ингээд хаваад ирсэн хүн бүх ингээд зөөж явах юм бол одоо гоё амарж яваа, ачаал тавьж яваа. Бас нэг тийм нэг юу байгаа байхгүй юу? Шин тэмдэг бүрдүүлж байгаа байхгүй юу? Тэгээд одоо энэ чи одоо өнөөдөр 1 сарын 20 шттэ. Гэтэл одоо ийм одоо мөнгөний ингээд зунаараа ийм байдаг. Ийм сайхан одоо аргал юм байгаа. Тэгээд энэ аргал чи одоо би одоогоос 2022 онд Мави аргалд очижсэн. Одоо энэ удаа болохоор би Big Island хоноод болгосон 2 аргал дээр ирж байна. Тэгээд яагаад ингэ байн бэрээд байгаа гэхээр үнэхээр бас энэ чи ирж харж үзэх юм айгүйх байдаг. Тэгтээ болоо тэр бол ирж чадахгүй учраас бүр ингээд зорин одоо ингэж амралтаа аваад ингэж ирлээ. Одоо манай хотоос ийшээ ихт одоо 5 цаг гаруй нисдэг. Тэгээд өстой үнэхээр сэтгэл агшиж байна. Одоо хүн гэдэг амт чинь бас ингээд аялж явах хэвээр байна, амарч явах хэвээр байна. Гэдгийг одоо би уриалж байна да. За үнэхээр гоё байна. Хайхан байна. Өстөр бол миний хувьд бол өдөржингөө одоо тэр шатж байгаа галтуулыг харж одоо ингэж огшиж тий айж ингэж өдөржингөө болсон. Өнөөдөр хаа ийм сайхан далайн давалгаа дотор ингэж бас л сүрдэж байна. Үнэхээр гоё байна. Тэгээд та бүхэн бас зөв ойлгоорой. Би ингээд энэ бичлэгийг яагаад хийж байгаа гэхээр одоо хүмүүсээ амарч ингэж одоо ачаал тайлжаа. Тий ингэж одоо ачаал тайлахгүй болвол бид чинь одоо тэгээд бас нас яваад ихээр бас ядардаг юм байна. Тэгээ одоо би энэ одоо юу давлгаа харгал ийм гоё давуулж байна. Тэгээ энэ юунаас энэ ханаас цаашаа гараад явах юм бол нэлээ эрсдэлтэй. Учраас ханаас ирсэндээ гарахгүй. Тэгээд энэ угаасаа ингээд хаацсан байгаа юм л та. Ийм гоё. Тэгээ бүр хандруулж очиж чадахгүй байгаа.